сайн байна уу? Монголын хамгийн анхны хараагүй контент бүтээгч. Тэгээд өглөө мэндийг хүргэе. Би одоо яг шөнийн 2 цагт одоо бичлэгээ бичээ сууж байна. Бүх юмаа бэлтгэхэд нэг жоохон амар хүндрэлтэй байлаа. Одоо яг гэрэлний яаж хаваал яг өөрөө зөв бичиж байгаа болов яг сая бол 2 дахь удаа одоо ингэ бичиж байгаа байхгүй. Эхний бичлэгтэн дээр болохоор за бичлэг бичлээгээд тарсан чинь тайм лапсаар бичсэн байна. Тэгвэр баахан гэд тэгсэн байна. Өнөөдрийн бичлэгээрээ одоо юу ярих гэж байгаа вэ гэхээр одоо Google-ээс 10 асуулт бэлдсэн. Тэгээд хараагүйний тухай одоо яг ямар асуулт одоо хүмүүс яг хараагүй хүнээс яг юу гэж асуудаг вэ? Яг юу мэдэрмээр байдаг вэ? Тэр бүхнийг одоо өөрийн биеэр тулж байгаа болохоор тэднээс хариулангаа одоо бичлэг бичиж байна. Тэгээд хажууд бас унтж байгаа болохоор ер нь бол нэлийн сул дуутай ярьж иж магадгүй гэж бодож байна. Тэгээд бичлэгэнд орцгоё. Let's go. Энэ зүйдэн дээрээ хүмүүс бас жоохон сонирн шүү. За эхний асуулт. Ер нь яаж хараагүй болсон бэ? Хаалганы дараах хүндрэлээс болоод хараагүй болсон. Тэр үед ер нь юу болж ийсэн, яаж ийсэн бүх процессоо яг тэгээд тусдаа өөр бичлэг орох болохоор тэр бичлэгнээс үзээрэй. Одоо бол 100% хараагүй гэж явж байгаа. Зүүнүүд бол өнгөө нэг жоохон ялгана. Баруунууд дээр бол яг тэр нэг 5 метрт байгаа одоо нэг хоруу одоо нэг яг нарийн детальт бол харж чадахгүй. Гэхдээ энд бол ширээ байна. Энд бол одоо юм байна гэдгийг одоо харж чадна. Хараагүй хүмүүс уйлдаг уу гэж байгаа. Яа, би гэхдээ энэ хитэн ерэн зүгээр ингээд баахан одоо ингээд асуултууд ингээд хаягаад явж хахад хүмүүс гэхдээ ямар тэнийг асуултууд асуумаар байдгийн бэ гэдгийг бас жоохон өөрийн биеэр мэдэрч байгаа. Жишээ нэг нь л энэ байгаа байхгүй юу? Хамгийн сүүлд би хэзээ үлсэн бэ гэвэл өмнө жилийн болов. 3 дахь асуулт. Хараагүй хүмүүс ажил хийдэг үү гэж. За яг одоогоор бол би яг ажил хийхгүй байгаа. Гэхдээ 24 оны 2-оос 4 сарын хооронд би бол ажил хийсэн. Тэр үедээ бол яг л ийм нэг хараагаараа байсан. Тэгээ хамгийн аим нь тэгээ та нар сонсоод яаж явд хийх юм бэ энэ хараагүй хүн чинь гэж бодон зэ том лаунжид зөөгчөөр ажилд орсон. Тэгээд 2 сар. Тэгтээ тэгээд зөөгчөөр одоо эхний 7 хоногтоо нэг гү цагаллаа, нэг одоо селфидигний ди цагаллаа. Тэгэл ер нь тэднэр бол гайгүй хямдхан байсан л та. Тэрнээс үнэтэй юм хагалж болох байсан. Гэхдээ бас миний хаад дарч хагалаагүй. 2 сар ажиллахдаа сүүлийн 1 сар нь ресепшн дээр одоо хүн өгтөж аваад тэгээд одоо хувцсыг нөлгөж өгөөд гаднаас ирсэн дуудлагуудыг хүлээж авдаг. Тиймэрхүү ажил хийсэн. Ингээ харааны бэрхшээлтэй хүн одоо тийм ажил арай л тохирохгүй юм шиг санагдсан. Тэгээд бол гарсан байгаа. Гэхдээ ямар ч тач цаашдаа одоо ажил хийнэ гэж бодож байгаа. Яаж гадуур одоо ингээд одоо хараагүй алхаж явдаг вэ гэж. Нэг нүдэрээ би ингээд гаднах одоо гэрэл юг яадаг. Нөгөө нүдэрээ одоо 25 орчим метрийг хардаг болохоор ер нь бол өдрийн цагаар бол явхад бас нэг арай гайгүй. Гэхдээ одоо энэ ижил өнгөтэй юмнууд одоо тааралдвал тэрэн дээр ялчгүй миний ингээд нүд бүр ингээд тулж ингээд очиж ижил харахгүй бол би ерөөсөө тэрийг харахгүй басалж одоо ингээд бордуур одоо ингээд мөрөгөд ундаг ч юм уу. Ер нь бол наа гаднаас нь харахад одоо эрүүл саруул залуу тий хүн байна гэж боддог. Гэхдээ яг үнэндээ тийм биш байхгүй юу? Зөвхөн энэ кат. За дараагийн асуулт. Хараагүй хүмүүс хэрхэн одоо утас ашигладаг вэ гэж. Өмнө нь бол ингээл товчлууртай утас ингээл Nokia байхад ингээл тэрийг чи ашиглах бол үнэхээр хэцүү шттэ. Одоо болохоор нэлийн AI дээр гарцсан байна.
тэгээд одоо шин загварын утасд дагаад одоо утас хөгжүүлэгч нар ер нь бол одоо энэ хараагүй хүмүүст, харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан функцүүд гаргаж ийн. Заавал ингээ утсаа одоо ингээд барьж ингээд хөрөлцгүйгээр одоо тий яриагаараа одоо утсаа удирддаг болчихсон. Жишээ нэг бол Монголд бол тэр нөгөө чимээгээ сонуур гэдэг аппликейшн гэдэг. За энэ бичлэгийг эдитлэх хүмүүст уучлаарай. Хараагүй хүмүүст мөрөөдөл байдгүй те тэр мөрөөдөл нь юу вэ гэж те яг бүтэн хараатай байх та одоо ихэнх жолын өөрийнхөө биеийг ангаадаг цаашлаад над чиг юм өвчнөд зовлонтой байгаа хүмүүсийг одоо ангаахад одоо хувь нэмэр оруулдаг тийм мэрэгжилтэй одоо төгс хүн байхыг ер нь бол мөрөөддөг байсан. Дагаад одоо нэг эд баялаг тий нэг тиймэрхүү хөөрхөн 100 м квадрат байгаас тийм нэг байрмаар тиймэрхүү юмнууд эд баялаг өгснээ. Яг туйлын ганц мөрөөдөл бол жолооны гүрч суухаас өмнө одоо ингээ хараагүй болсон болохоор машин барих. Машин одоо өөрийн тэгтээ яа миний жолооцсон машин хамраараа газар шахах. Жолоочийн шаардлагагүй одоо тийм өөр ингэсэн машинтай тэгээ ороод шиг өөрийнхөө жолооныхоо хүрдний ард би өөрөө суучдаг. Тэгээд явах газраа Google дээр хайгаад тийм юм дээрээ хийгээд итгэжүүлээд тэгээд яг миний орноос нэг тий өдөртөө явцдаг тийм одоо ер нь бол машинтай болохыг хүсэж байгаа. Миний юм яаж guys. Одоо тэр хөдөлж байгаа нь болохоор тэгээ тухайн хүний нүдний булчин суларснаас бол гэсэн үү? Нэг тиймэрхүү юмнаас болж одоо ингээд хөдөлдөг гэсэн. Яг одоохондоо бол би яг зүгээгүй байна. Гэхдээ ер нь бол зүү гэж бодож байгаа. Ирэлтээ явж хагаад нэг юм орц руу ордог харанхуй бүдэг юм руу ороход нүд нилээн ингээд юм цайрдаг ингээл. Одоо ингээл цав цагаан болоо тэгэл буцаж ингээд юу байдаг. Гэхдээ яг ингээ орон зайн баримж байгаа тэр үед ингээ алддаг. Яг тэрнээс нэг жоохон сэргийлт юм болов уу? Одоо хүмүүсээс ер нь сонсоход зураг авахлахад одоо нүд ингээд ийшээ тийшээ ингээ хөдлөд байгаа одоо ингээ нүдийг одоо нуухын тулд хар нүдний шил зүүдэг. Энэ сонсч ирсэн юм байна. Би яагаад жоохон сандраад байгаа юм бэ та? Google-с хайсан асуултууд маань нэг юмэрхүү. Тэгээд өнөөдрийн бичлэг таалагдсан байх гэж найдаж байна. Алдаатай дутагдaltaй бас нэг нуршсан болов уучлаарай. Хамгийн анхны бичлэг 2025 оны 1 сарын хэдний өдөр юм бол сайн мэдэхгүй байна. Гэхдээ ер нь шөнийн 2 цаг 30 минут болж байгаа хаа. Яг ямар хөө байна? Цаашдаа яг ямар бичлэг хийлгэмээр байна? Тэднийхээ комент хэсэгт үлдээгээрэй. Тэгээд надаас асуух асуултууд байвал бас комент хэсэгт үлдээгээрэй. Би бүх одоо тэг комментүүдийг унших болно. Энэ бичлэгийг эдитлэж байгаа тэр хүнд одоо лайк дараад миний Facebook пэйжийг, миний Instagram хуудсыг, миний YouTube одоо энэ хуудсыг одоо subscribe гэдэг үү? Follow гэдэг үү? Юу гэдэг вэ? Subscribe гэдэг үстэй. Subscribe хийгээрэй. Тэгээ хонхон дээр нь дагараарай. Тэгээд найз нөхдөдөө одоо энэ бичлэгийг шеэрлээрээ түмэнд түгээгээрэй. Дараагийн бичлэг хүртэл баяртай. За баярлалаа. Peace. Энэ чинь лайк шүү дээ. Энэ peace шүү дээ. Peace.